үгүй. Яагаад ингэж багууд ингэж их олнороо хожигдоод байгааг Спurs гайхдаг байна. Тэр ингээ гайх яа үгүй. Вэ тийм Memphis өдөр 20-од оноогоор хожиж исэн байж хожицсон тоглолтоо алдчихж байгаа шүү дээ. Үгүй ээ, Седр коврдлахгүй. Карусогийн өдөөс тэгж бараг 20 секунд бөмбөг залгах тий. Тэгээд дамжуулахчгүй тэгээд дуусч байгаа шүү дээ. Тасалжуулагч нь ч гэсэндээ тэгээд сүүл завсарлахгүй болчихсон юм. Тэр улаан цай алтан дээр угаасаа тасалжуулагч нь ч гэсэн буруу байхгүй. Челленж авчдаг. Ганцхан завсарлахтай байж. Тэгээ ер нь бүх юм сурж байгаа шүү дээ. Тэр тэгээд эхлээл 60 жагсан бөмбөг рүү нь явсан гэж үзэл Лүгэнс дортыг зориуд алдаа авсан жүжиглсэн л гээл авчлаа юм л да чинаас суудаа. Тогтооч. Тэгээ Гризлс ч хожигдоод Клиперс өнөдөр хожиж байгаа. Сүүлийн 10 тоглолтонд 8-2. Тэгээ Гризлс нь чихэн дээр Клиперс амьсгалаад ирж байгаа шүү дээ. Клиперс юу хэцээ? Нээдсийг л дээ. Хөөе. Байрлал яривал нараа Celtics ч Raptors-ыг хожоод Knicks-ын Suns хожигдоод Celtics буцаа 2-л орж байгаа. Bridges далсан байл ч дээ. Knicks яга Suns хожигдож байгаа. Бүүкер алахгүй юу? 31 оноо 8 assist. Тэгснэ нөгөө Бухад Брукс ч 27 7-5. За тэгэнгүүт чинь хөөе. Knicks Raptors-ын чихэн дээр нь Sixers амьсгалж байгаа юм ба шүү дээ. Magic-ийг өнөөдөр хожиж байгаа. Банкеро бүр сувын суг 18 давтлаад 6. Max-аас өнөөдөр бусд нь онц байгаагүй шүү дээ. Тийм баг шиг ба. Тэгээ Suns хожоод Rockets-ын чихэн дээр амьсгалж байгаа. Suns чинь өнөөдөр хожоод хагас тоглолтын зүрхтэй. Тий Rockets-ыг нь Blazers хожиж байгаа байхгүй юу? Камара Sharp FD 3 нийлээд 85 оноо авч байгаа. KD Amen 2 уг нь алсан юм байна. Сэнгүүн байхгүй тэгээ. Цаас тэгээ ганц Rockets-ийн ч биш Lakers-ийн бас чихэн дээр нь амьсгалж. Lakers-тэй ойрхон болоо. Lakers нь Luka 6 алдаатай болоо. LeBron сүүлд Giannis-ийн үдээс тоглож чадахгүй бөмбөг алдаад хожигдож байгаа. Сэлгээ штэ тэгээ сэлгээ. Хараа сэлгээ 8 оноо ил авсан байхгүй юу? Bucks-ийн сэлгээ штэ. Warriors Kings-ийг хожиж. Steph 27 оноо 10 assist. Яа. Pelicans-д ч хөрх юм. Юу алсан штэ. Murphy Zion 2 нийлээ 66 оноо. Хөрх юм уу Hawks Nuggets-ыг хожиж. Nuggets ингээ баларх юмндан байгаа юу? Үгүй юу? Өрн тэгээд дээшээ доош гайг л тээ. Hawks-оос нэг тоглогч triple double хийсэн байна хэмбэ. Jalen Jones гэх. Биш ээ. Dyson Daniels. 4 бөмбөг тасалттай бүр алсан. За. Энэ вид хоёрын жухтай. Миний өнөөдрийн тайм таалагдв. Энэ үрдэл үзсэн бол богинохон байсан бол уучлаарай. Гэхдээ энэ үрдэл үзсэн бол баярлалаа байтаа байлаа.